дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлсөн. 3 тамирчин маань бол алт мөнгө хүрэл медалийн эзэд болсон байгаа. За мөн 10 дугаар сарын 1-ний өдөр Орос улбаны улсын Сочи хотод тэрэгцэртэй болон толгуур эрхтний бэрхшээлтэй иргэдийн дунд одоо 4 жил нэг удаа зохиогддог наадам болдгийм байна. Энэ наадамдаас манай тамирчин оролцож мөнгөн медаль хүртсэн. Ерөнхийдөө пара таеквондогийн тамирчдын амжилт өнгөрсөн 9-10 дугаар сард маш өндөр байсан байна. За үүнтэй холбоотойгоор та бүхнийг бас тэдгээр амжилт гаргасан тамирчидтай уулзуулж бэлтгэлийнх нь нэг өдрийг тэдний амьдрал амжилтыг одоо бас үзүүлэхийг зорж байгаа юм. Болор Эрдэнэ маань бол дэлхийн хошин аварга болсон. Анх удаа тэмцээнд явж байгаа ч гэсэн бас туршлагачаа явсан л да. Тэгээ очиод эхний тойрогт Оросын тамирчинтэй тоглоод дараа нь Солонгосын тамирчинтэй тоглоод дараа нь Орос 3 Оростой тоглосон. Алтын төлөө бас Оросын тамирчинтэй тоглож 8-5-аар аварга авч одоо дэлхийн аварга болсон байгаа. Тэгээ мөн дэлхийн шилдэг тамирчин бас 2014 оны дэлхийн аварга дээр. Тэгээд энэ жилийн дэлхийн аварга болонгод 2015 оны 9 сарын 17-нд Туркийн Самsun хотод зохион байгуулагдлаа. 6 дахь удаагийн пара таеквондогийн дэлхийн аварга шалгаруулалт тэмцээнээс одоо нийтдээ 5 тоглолт хийж эхний тойрогтоо зоогоо толгойч хоц мөргөөд 2 дугаар тойрогтоо Ираны тамирчинтай, 3 дугаар тойрогтоо Туркийн тамирчин, 4 дугаар тойрогтоо инх төвсөн зайтайгаа тоглоод 5 дугаар тойрогтоо Италийн тамирчин тоглож аварга олж 61 кг хэмжээнд аваргал дэлхийн хошин аварга болсон байгаа. Багаараа 5 дугаар байранд орсон. Бид нар нодлон ч гэсэн бас багаараа 5 дугаар байранд Москвагийн дэлхийн аварга шалгаруулалт дэлхийн аваргаас 2 алт 1 мөнгө аваад бас багаараа 5 дугаар байранд орсон. Энэ яг бид нар 5 дугаар байранд ороод байгаа юм байг үл нөт нэг оролцогчийн оноо гэж үүдэг байхгүй юу? 25 тамирчинтай ирсэн тамирч улсад 25 оноог нь яаралт болгоно оноо. Тэгэхээр одоо Азербайджаныг чинь 25 хүнтэй тий 25 оноо тэтгэгт нэг алт нэг хүрэлтээ мөрдлөө тий 3 дугаар байранд бид нар 3 тамирчинтай бүх оноогоо зөвлүүлээ Азербайджаны оноо төрөхгүй байгаа байхгүй. 2 дугаар тойргийн тоглолт бол надад бас нэлээд хүнд тоглосон. Иран улсын тамирчтай. Иранчууд бол угаасаа пара гэлтгүй энгийнээрс ер нь дэлхийд ер нь ойрхож байгаа. Тэгээд Иран улсын тамирчинтай тоглож эхний үед бол илүү байсан 13. Тэгээд 2 дугаар үедээ Милан бас оноо алдаад нөгөө өрсөлдөх тамирчин маань аваад судалцсан байсан. Тэгээд 2 дугаар үе дээр баг оноо тэнцсэн. Тэгээ 3 дугаар үе дээр 20-15-аар хоцсон байгаа. Би 3 тамирчинтай ороод гурлаа медаль авч тооцоолоогүй. Ямар ч өсө богийг бол тий аварга болохын төлөө бүр ингээд ихтгэл үнэмшил хэрэгтэй гэл. 2008 оноос хойш гэдэг чинь үндсэндээ нэг 7 жил. 7 жилийн үргэлмэр дээр бас ингэ сайхан дэлхийн хошин аварга болоод дэлхийн шилдэг тамирчин болоод ингээд ирж байгаа тастай. Монгол улсыг бол 1 хектар авч хилцэхгүй. Тэр үднээсээ бид нөө шүүгчтэй аявих нөлөөлдөг байхгүй бид нарт. Тэр шүүгчээс бидний ганц нөө тэгээд давуу тал нь шууд довтлох тий илт ялах. Тэгээ Болор Эрдэнэ маань 1-р үе дээр цэвэр ялаад илт онооны ялтайгаа ялаа гараад ирсэн. Дараа нь дахиад онооны илт байдлаар 1-р 2-р үе дээр бүгдийг дуусгаад байгаа юм л 12 оноо зөрөөд байдаг байхгүй юу. Тэгэл 20 12 20 24 гэл ингээл онооны илт давуу байдлаар гарч ирээд тэгээ дараа нэг Оростой тоглоод 5-8 ярцтай анхны Москвагаас дэлхийн аварга ирсэн. Ингэдэм бил олимп дэлхийн ер нь юм том тэмцээнээс медаль авч байгаа тамирчин тэмцээнд явахаа өмнө сэтгэл санаа нь бүр ингээд нэг тайвширцсан нэг л ондоо болчдөг гэдэг. Чамд ер нь 2 удаа жил дараалал дэлхийн аварга боллоо. Өөрт чинь мэдрэгдэжсэн тийм мэдрэмжүүд юу вэ? Би л угаасаа ингээд оюун ухаанд угаасаа ингээд байнга ороо болгон бяцлах гэдэг те бэлтгэлээр одоо тэгээд за энэ өдрийн бэлтгэлээр гэхэд за би сая ямар бэлтгэлээр яаж яав вэ те тэгээд ер нь сэтгэл зүгээ эртнээс бэлдсэн шүү дээ би за би дэлхийн хошин аварга олноо гээл дэлхийн аварга олноо гээл
бичээл хам дээр бичээл ингээл тавьчихдаг. Тэрийг бодоод дотроо төсөөлөл. Тэгэл дараа нь олонгод хошин авраг олноо гэж бодоод төсөөлөө. Тэгээд яг өөрөө авцсан юм шиг бодоод ангууд яг авсны дараа сэтгэл төрдгөө мэл ерөөсөө тий. Тэгээ би чамд дэлхий оруулнаа гэж хэлээгүй гэж бид нар чинь тэгэл тэр үсэнтэй тий. Энэ бол итгэл үнэмшил тий. Чи чаднаа гэж. Тэгээ тэр хамгийн давуу тал нэг манай Болор Эрдэнэчдийг тоглосон тамирчин гарааг байхгүй. Тэгээд 1 2 3 4 онооны тоглолтын зөрөөдө гардаг тоглолтууд гарч байгаа болохоос шууд ингээд 10 12 тасраад байсан тоглолт байхгүйсэн бохгүй тэн дээр. Тэгээ Болор Эрдэнэ манай шилдэг тамирчин аваад. Ямар ангилалд байгаа вэ? Одоо бол К44 ангилал. Аха тэр нь болонгод яг нэг гатаншралтай тиймэрхүү ангилалтай. Ер нь супер англи гэж нэрлэгдээд байгаа л да. Параа дондоо. Гэхдээ би ийм болсондоо харамсдаггүй. Ийм сайхан амжилт гаргаа явж байна. Олимпийн аварга 60 төгнөө баярлуулна. Аав ээжигээ баярлуулна л гэж боддог. Пара тэквондогийн төрөл нэг паралимпийн төрөлд албан ёсоор орсон болохоор бас илүү их хөдөлмөрлөх урам зориг нэмэгдсэн болов. Тий, би одоо ер нь тэгээд ганцхан амьдралаа энэ л зориулъя гэж бодож байна. Ганцхан хоолоо олж идэхтэй аав ээжигээ ер нь баярлуулах боломж маань энэ байна шүү дээ. Болор Эрдэнэ хошоо аварга болсон. Одоо нөгөө ингээ эрүүл тамирчид ч тийм амжилт үзүүлээгүй явж байгаа. Тэгээд маш их боломж болцоо байна тий. Сүхбаатар аймгаас нэг хүүхэд ингээд танаа дээр пара тэквондоор орё гинэ гээл өө тэг гээл. Тэгээд нэг өглөө Болор Эрдэнэ өдөр гүгээд ирдэг над дээр нэг цам цөмсөн ингийн хүүхэд. За ингээ би чиний багш те пара тэквондоор хичээл нэ байдал. Чи маргааш нэг бэлтгэлдээ орно гээл. Тэгээ манай хүн бас өөрөө нөгөөд нэг ITEP гэдэг нэг олон улсын тэквондо гэж үүдэг шүү дээ. Тэрэнгүүрээс урд нь Сүхбаатар аймагт 2-3 жил хичээлж ирсэн. Ер нь ингээд тэквондогийн нөгөө хойд өмнөд Солонгосоор ялгаатай болохос ер нь бэлтгэл сургуультанд ер нь ойролцоо байхгүй хайртай. Нэг өстөө нөгөө нэг чөлөөтийн хүн самплуунууд орж байгаа ч юм уу тэгээд солигддог шүү. Суур бэлтгэл аягүй сайтайсан байхгүй юу. Тэгээ би богиотоо ингээ Болор Эрдэнэтэй цугаа 2-3 сар ингээл ажиглалаа хайрлаа. Ер нь боломжийн шүү. Тэгээд би Отгонбаатар хахад хэлдэг байхгүй. Боги дэлхий аврагт аваа явчих. Энэ яг битүү морь шүү гэл. Одоо мориор л байна шүү дээ. Арцганцгаагаал. Тэгээ цаашаа явлаа. Би богид ганцхан билсэн бох. Чи бол шууд дэлхий авраг. Тэгээ бүр ингээд нэг 2-3 сар бэлтгэл хийгээд би ч нэг жил болгоо явж байгаа болохоор нэг хоцрохгүй байгаа шүү тэр хүмүүсийн төвшинг харж байгаа. Тэгээд чи бол дэлхий авраг гэл чи нэг юм шараа цамц өмсдөг байсан. Тэгэл тэрийг чи наадах тайлбарч. Тайлах юм бол алтан медаль байхгүй болчих шүү гээл. Богоон жунтсан ч нөгөө шалтгаан. Алтан төлөө Италийн тамирчинтай тоглосон. Тэгээд нөгөө манайх дөрөв нь олонгоо толгоороо үсгэж болдог байхгүй 20-тэй. Тэгээд Италийн тамирчинтай эхний үедээ бол 21-ээр хожигдоод хоёр дахь үедээ бол 3-2-оор хожиж явж байсан. Тэгээд бидний дөрөв толгоо толгоороо үсгэж болохгүй болгоод яг миний толгоороо өшгөлөөд тэгээд би ер нь бол баг зэрэг нокаутанд орсон. Тэгээд тэр тамирчин 20 дэвшилт хийсэн учраас халтаа надад тэр тамирчин хассан. Тэр тамирчин өөрөө хожигдно гэдгээ мэдээд толгол өшгөлж байгаа байхгүй. Тэрнээс бол хожиж явж байгаа хязгаарч хүний толгол өшгөлдөг байхгүй юу. Тэгээ би тэр үедээ ингээд нэг уурлаад уурлаж яваад ер нь манайхыг тааруул манайхыг юу толгол өсчод идэг байхгүй. Аюугүй сонио одоо ингээд инх төвшин заяа дээр байна бас. Өөр улсын тоглолтын дээрээс энэ толгол өшгсөн тоглолт торгуул санал байдгүй байхгүй юу. Манайх дээр бол байнга ерөөсөө ингээл таарж даваа чулуун байна. Даваа чулууч ингээл чи би гүрий гээл нэг хэлэн. Тэгээд заяа маань тоолуулж моолуулаа босч ирээд ингээд зүгээр мөргөн. Тэгээд дахиад тоглоно. Манайх нэг ер нь болж игэл толголууд илсээд идэв. Тэр нь айгуу сонин тэр харин шууд тийм одоо юу гэж хэлмээр юм дээ. Дийлэхгүй болохоор толгой зүгж болоо гэж боддоо шүү дээ. Эцсийн цохилтоо хийж байна. Гэтэ одоо энэ найдваргүй энэ хүрийг нэг толгойлон өсгөлчэй гэж боддог юм яа. Одоо би энэ гайгүй юу? Одоо ер нь би юм байдал зүгээр гайгүй. Ер нь тэгээд тэр саяны iOS-ын тэмцээнд бас сэтгэл зүрхлээ зориулаа те. Бас алтаамна гэж бодож исэн дотроо тэгээ харамсалтай юм болоод хасагдсан. Нэг сарын хугацаатаар бэлтгэл хийж болохгүй гэх. Одоо манай шгшөөгийн тамирчдын дундаж нас нь ямарх вэ? Одоо доотлол нь 18-т, дээдл нь 22-т. Тэгээ сая одоо их төвшин сая хичээл сая хөтөл бэлтгэл хийж одоо 18 өрсөн. Тэгэл ер нь айгүй залуу тамирчтайгаа. Ер нь олимпик бол ер нь үзэн л гэж бодоод байгаа шүү дээ бид нар бол. Би 2024 оны олимпиад явна гэж боддог өөртөө. Боолж өгөөл тэ олимпийн хошин авраг болно. Бүрэн боломжтой. Тэгээд дараа нь тэгээд олимпиадаас тамирчингаас буугаад тасалжуулагчаар пара тэквондогийн тасалжуулагчаад тэгээд ер нь тиймэрхүү бодолтой байдаг. Та нар 7 хоногт ер нь бэлтгэл сургалт хэд хийж байна? Яг л одоо шгшөөгийн тамирчтай адилхан хэмжээний ачаалттай байдаг.
Өдөртөө бид нар чи дэлхийн аварт явахдаа бол өдрийн 4 бэлтгэл хийж байсан. Өглөө 5-аас гүгээд 7 хүртэл гүйдэг. Тэгээд 10-аас 12 хүртэл бэлтгэлээгээд 2-оос 4 хүртэлгээд амраа дахиад 6-аас 8 хүртэл бэлтгэлээ хийдэг гэсэн. Өдрийн 4 бэлтгэл хийдэг гэсэн. Бэлтгэл сургалтын дээр бол ингээл бид нар өөрсдөө штэ. Өөрсдөө ингээл за хэдүүлээ 1 сар хөдөлтөй өгч бэлтгэлийн гайшгүй гэжтэй ярьчихлаа. Байр хоолны ингээд нэг байрны мөнгө 300 мянган цас хэрэгтэй гээл. Тэр нь бол ингээд холбоон дээр очиод доотгах мөнгө төрөлгөлөгчтэй уулзаад 300 мянган цас өгөөч. 350 мянга өгөөч. Бид нар одоо хөдөлгөөний бэлтгэлд гарах гэсэн. Ус тогны мөнгө хэрэгтэй гэж ингээл. Тэгэл үлзэн хоолны 1 сарын мөнгө хэдүүлээ дотроо ингээл хуваан штэ. За бид нар 1 сар зүү хэрэглэх үгээл. Тэрийгэ бичээд хүндээ ноогдуулаад хуваачдаг байхгүй. За чи хэдэн зас тэдний дотор хацраараа гэл. Тэгэл мөнгөө зөвлүүлж авал явна штэ. Ер нь тийм л бэлтгэл хийх юм доо ерөнхийдөө бол. Ташаа орог олон гэдэг бүрч хэлбэр биш маш их хөлс хөдөлмөр байдаг болов хэр хэмжээний хөлс урсгасан бэ? Хөлсийг бол асар их хэмжээгээр усарсан. Өөрөө тийм гошоо авраг олно гэж зорьсон зорилгынхаа төлөө няцсгүй шүү дээ. Хэдий загнуулна. Тэгээд ер нь тэгэл муу дааштай хүнжээтэй тамирчин үнчис сэтгэл зүй сайтай байх хэрэгтэй. Зорьсон зорилготой хүрэхин тулд юу ч давшгүй тэгэл туулаад гарах хэрэгтэй л гэж боддог. Он гараад хөдөлтөө чи үндсэн бэлтгэлүүдэд базааж эхлэнэ гэж бодоод байгаа. Бидний төлөлгөө бол энэ тийсэн хөдөлтөө ч хамаагүй дээр л дээ. Тэгээ бас л бид нар чи энэ жил бид нар ч баг нэг хүн 250 мянган цас гаргасан шүү дээ. Тэгээ дээрээс 250 мянган цас гаргаад ханаж хүрхгүй юм чи 2 сая 500 мянган цастай очиж сарын дотор бид нар яаж хүргэж болохгүй байгаа байхгүй юу? Хоол унднаас агуулаад тэгээ манай гайш гэдэг нэг хөдлийн багш маань оёлын машин засдаг. Хагасаа бүтсэн энэ эдийг онтулчаал дархан руу явна, эрдэнэт рүү явна. Тэгээ нөгөө нэг хөтлийн хүүхдүүд маань цуг амьдарч байгаа ш бэлтгэл хангахжаар тэгэхээр ч 20 гаруй хүүхдийн 20-од хүүхдийн ч хоол ундыг бэлдэнэ гэдэг чинь бас ажил шүү дээ тий. Тэгээ нөгөө нэг өдөр шингүү би нэг битээр дахиад оёлын машинаараа нөгөөд олсон мөнгөөрөө шууд замдаа ингээд бөөнд жавал тэгэл буцаад ороод тийм. Ер нь хөтөлд их гоё байсан. Яг ингээд хүн өөрөө тэхэн төлөө хүүхдүүдийн төлөө явдгийн шүү дээ. Манай парадикондочд бол дэлхийд тэр чансаа өндөр байгаа юм. Одоо жишээ нь болор эрдэнэ гэхэд дэлхийн шилдэг такондоч болно. Энд чинь бол маш том амжилт шүү дээ. Тэ дэлхийн одоо шилдэг тамирчин төрнө гэдэг чинь ер нь ховор л доо. Тэ 200 улс байна. Одоо сая чинь 30 нодлон чинь 43 улс орсон. Тэгээ хоёр нь бол ажиглагчаар ирсэн гэдэг 45 улс орсон. Ингээд ингэ чинь дахиад Монгол улсаас ойрын хугацаанд шилдэг тамирчин төрөөж өгөөч үү те улс руу шийдэж явчихна. Тэгэл асуудлыг байна л да бас. Туйлын зорилго бол Паралимп 2020 онд зориулсан. Тий, ер нь 20 онд бүсдэлтэй зориулсан. Одоо ганц манай парагаар баатарч явгаал байна. Тий. Тэгээ дараа нь ер манай пара тэквондоос олимпиад орох төрөх баг. Манай ч олимпийн ирэх хөхтэй арангаар нүгдэг байхгүй чансаагаар нь. Тэгэхээр ч н одоо богийн нэгт яваад шинэ 3-т заяа 5 сая ингээд заяа бол сураггүй байлаа шүү дээ. Нөлөө оноо байхгүй байж байгаад энэ жил сая дэлхийн аваргаас хүрэл аюусаас ингээд хүрэл аваад тавлуу ороод ирж байгаа байхгүй юу. Тэгээ 20 оны олимпиад бол эхний 6 тамирчин гэж байгаа. Тэгэхээр бид нар бол эх жил бол нэг Азийн аваргад яваад тэгээ бас ганц хоёр чансааны оноо тэмцээнүүд орчин бол 17 он дахиад шинэ цэглэлээр эхлэхэд бол бид нар ер нь шинээр орж иж байгаа улсууд шүү дээ. Одоо ингээл олимпиад бид нар энэ оноогоо бариад авах гэж бодоод байгаа. Ярихгүй өнгөрч болохгүй нэг тамирчин байгаа нь бол шинэ баяр тий. Дэлхийн авар шалгаруулах тэмцээнд 4 жил дараалж оролцоод 4 медаль авсан. Гэхдээ алтан медаль авахгүй гэж байгаа. Харин тий нийлээ одоо цаад чинь баг 3 дэлхийн аварга төрүүлчихээд байгаа юм шүү дээ. Өөрөө бол ингээд нэгдүгээр тоглолтын үед бол сэтгэл зүй бэлэн байна. Айгу сайн байдаг байхгүй. Нэгтээ ингээд алдаа гарахгүй. Тэр алдаа гарахгүйгаас болоод бие хит барьсанс болоод алдаад байна гэж боддөө шүү дээ. Би одоо сүүлд хэдүүлээрөөс задгаа тоглоё те. Одоо урд нь ингээд би яг ингээд аваргын төлөө гараад ирэхээр бие барьждаг. Өөртөө ингээд маш их тийм ачаа өөрүүлээд байна гэж бодод байгаа. Пара тэквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс манай 3 тамирчин алтан мөнгө хүрэл медаль хүрсэн. Залтан медалийг болор эрдэнэ, мөнгөн медалийг шинэ баяр, хүрэл медалийг их төвшин заяа гэсэн 3 тамирчин хүрсэн юм.
Орос улбаны улсын Сочи хотод 10 дугаар сарын 1-ний өдөр IOS буюу International Wheelchair Amputee Sports гээд 4 жилд нэг удаа тэрэгэнцэртэй иргэд болон толгор эрхтний бэрхшээлтэй иргэдийн дунд спортын наадам зохион байгуулагддаг. За энэ наадам 2015 онд Сочи хотод болсон. За энд манай тамирчид оролцсон. Оролцсон тамирчдаас маань миний ажил сууж байгаа даваа чулуу 61 кг-д мөнгөн медаль хүртсэн. За тэгээд юуны өмнө бас 4 жил нэг болдог гэдэг утгаараа оролцогч ихтэй чадал чансаа өндөртэй энэ тэмцээнд мөнгөн медаль авсанд баяр хүргэе. Алтан медаль авах боломж хэрэг? Алтан медаль авах боломж зөндөө байсан. Тэгээд өөрөө зайлуулаад ч юм уу тэгээд алдсан да. Яасан жоохон туршлага дутчихгүй яг юу нь болсон юм? Туршлага дутааг байхаа тэгээд нөгөө нэг сануулга ихтэй явснаа мэдээгүй. Оноо руугаа анзаараагүй. Орсолдог тамирч руугаа харж тоолж агаад оноо руугаа хараагүй болоо тэгээд оноо алдаад. Сочигийн тэмцээнд бол бид нар бол анхудаа оролцоход тэг өөрсдийн хэмжээнд боломжоор тоглосон л доо. Миний хувьд бол хүний гоц мөр гэж гаргаж ирээд Азербайджаны тамирчтай тоглоод сүүлийн 18 секунд дутуу байхад 2 оноо алдаад 4-4 болоод нэмэлт 4-р сунгаад тэгээд нэмэлт 4-р үедээ оноо алдаад Тэр тоглолтын дээр бол тамирчид бол яг нуулгүйгээд уналт өгсөн байсан. Тэгээ ингээд нэг тоглоод хоёр дахь тоглолтоос ингээл хөлн салглаад ирэл би одоо яаж уурлаад бохомдод нэмэр авах болчих жоох байхгүй. За даваа чулуун бол сайн тоглож тэр бол даваа чулууныг би бас баягүй баярлалдгийг. Тэр ингээл нөгөө тэмцэн дээр ингээд тэр хүмүүс ингээд маш их ингээд нөгөө огшдог штэ. Тэгэд бол тэнд байсан ер нь тэр бус дулсууд ч гэсэн тэг ингээд нийлээл огшоол ер нь хоёр тал шахуул юм болсон л доо. Анх 2009 онд Өвсгөл аймагт нар мандах дасгалжуулагч дээр орж ирсэн. Төрсөн яг нутаг нь бол Өвсгөл аймгийн Баянзүрх сум гэж байдаг. Тэгээ Баянзүрхт төрсөн. Тэгэл Өвсгөлдөө өсөөл 2009 онд л усын аврагт анх орж ирсэн хот руу. Тэгээ багш минь хэлж байгаа байхгүй. Чамд бол энэ спорт болно. Энэ спортод чи амжилт гаргуул амьдралаа залгуулж чадна. Тэгээд чи энэ спортоор явахгүй гэд яах юм бол чи гэртэл энэ өөр юм хийж чадахгүй. Тэгээ спортоор явж иж чи атлаад хүн танигдана, хүн чамаас бишүрхэ болно гэсэн тийм юм дээ. Тэгээ би өөртөө зорилго тавиад энэ спорт руу орсон. Ер нь бас яг чиний ангилалд манай дотооддоо өрсөлдөгчнөр хэр олон байдаг вэ? Одоохондоо яг миний ангилалд бол ер нь Монголд тийм өрсөлдөгч байхгүй. Гаж ирэхгүй байгаа л да. Ер нь байгаа ч юм билүү? Тэрийг бол бид нэр мэдэхгүй байгаа. Тэгээ гард тийм байх юм бол гарч ирсэн ч болно шүү дээ. Өөрсөнд нь боломжтой. Хүнд өөрснийгөө танилцуулна. Атлаад өөрөө зоригтой болно шүү дээ. Гэртээ өвчжсэнээс тийм шүү дээ. Ер нь гэртээ өвчжсэнээс нэг спорт хөдөл атлаад өөрт нь ирүүлжтэй. Спортоор хичээл явж байгаа гэдэг чинь. Их спорт руу орж ирснээр амьдралд нь ер нь ямархан өөрчлөлтүүд гарч байна. Одоо ялангуяа том наадмуудад ороод, тэмцээнд ороод медаль аваад ирэхээр бас сэтгэл санааны хувьд ч тэр ер нь их гоё өөр болж өөдрөг болж эхэлдэг баха. Тэгээ энэ спортоор явснаас амжилт гаргаснаас хойш амьдралд бол амар том нийлээ гарч. Ер нь тэгэл ээж аваасаа мөнгө нэхэхгүй ч гэдэг юм уу. Тэгэл болж өгөл медалийнхаа мөнгөөр өөрийгөө олгочдөг. Тэгэл нэг тиймэр. Аав ээж нь юу их л баярлж байна. Тэгээ ээж аав ирсэн баяр өө. Кагийн 44 гээд ангилаад ер нь 43 баггүй. Тэгээд ер нь гарын тайралтаа ч биш. Тэгээд гарын нэг жоохон ийм жижиг гинж байдаг штэ. Тиймэрхүү ангил баггүй. Яг хагийн 41 нь болохоор 2 гаргүй ангилал байдаг. Олмол олон төрөлхийн гэж 2 ангилдаг штэ. Тий. Төрөлхийнх тэгээд ийм болсондоо ер нь гоцордгүй штэ. Одоо тэгээд ийм болчлаагаа гутраад явах хэцүү штэ. Ер нь хүн ийм байж ийм л төрөлх яасан юм байгаа. Тэгээд ирээдүйд 2020 оны Олимпиад төрүүлнэ гэж ярьж байгаа. Энгийн эрүүл тамирчидтай ажилладаг тасалжуулагч нараас илүү их ажиллагаа ялангуяа тэр одоо нэг сэтгэл зүйдэл дээр нь илүү их ажиллах шаардлага гардаг болов. Зүгээр би хувьдаа бодож ин та яг мэргэжлийн тасалжуулагч хүний хувьд Тэрчээгүй сонин штэ яг ингээл эдрийн талаар ярина гэвэл. Тэгэл энэ тамирчин болохоор ингээд бүгдээрээ гэр гэртээтэй ингээд нийгмээс өөрсдөө тусгаарлцаа хүмүүстэй зөв ярьж чадахгүй, нөгөө хүмүүс нь зөв хүлээж авдаггүй. Тэгэл тэд нар ингээд тийм хүмүүстэйгээ л эхэндээ би айгүй тийм хүлээж авч чадвар ч юм уу те их уурладаг байсан.
Тэгээ сүүлдээ ингээд аяндаа дундаа ороод ойлголцоод ирсэн чинь эдгээр бол яг л өөр төлөвлөлт тэмцэхгүй болохгүй мэн гэдгийг би ойлгож байгаа байхгүй. Тэгээд тэрнээс 2009 онд пара тэквондогийн холбоогоод дэлхийн аварга болсноос хойш ингээд би 6 дахь жилдээ явж байна. Тэгээ 6 жилийн дотор бүхэл энэ тамирчтайгаа жаргал зовлонгоо хуваалцаж байгаа байхгүй. Тэгээд эдгээр ч ингээд одоо нэг өстөө юм хаалттай байгаа байхгүй юу. Тэгэл нэг надад л итгэдэг тийм одоо надад итгэхгүй нь одоо багш нь байдаг. Тэгээд багштай яаж юм уу ярьж хөөрдөг. Тэрэнд нь бигээд нэг зөв хариулт болоод зөв сонголт өгөхийг хичээдэг. Тэгэл ингүүт эдгээр маань ингээд өөрсөндөө итгэл суугаад тэг ингээд түүний өөдөөс ингээд нүүр бардан болж байгаа байхгүй юу. Чи бол эзээ чи бол аварга. Чи бол тэмцтэй спортын мастер. Чи бол олон улсын хэмжээний мастер. Чи энэс чинь чи үүний хийж чадаагүй хийцэн. Чи бол энэ хаврын арга ургаад унахтай адилхан юм залуунасыг айгүй зөв өнгөрөөж байна. Хэрвээ та энэ замыг сонгоогүй бол ямар эвгүй нэгэн бол яаж ч орж болно шүү дээ. Би ч бас эдгээр тэгээ чөлөөтэй ярьдаг байхгүй юу. Тэгээ би энэ дээр бас ингээд нийлээд ингээд сууглаар эдгээр чинь бас доор бие даах чадвартай айгүй хөөрхөн шүү дээ. Тэр ингээд айгүй тийм бодлын одоо юу ч юм яг л хүүхдийн бодолтой адилхан ингээд юу ч хамаагүй ингээд таарснаа л ярьж байдаг. Тэгээ бодж ярьж тэгэл тэрнтэй нийлүүлээ хайр санаалтаар тоглоул тэгэл өнгөрдөг дөө. Тэгэл бэлтгэлээ хийгээ явж ит тэгээд болд юм дүү. Тэгээд амжилт өөрөө хүрээдэрдэг болохоор өөрөө тэгээд бэлтгэлээ л таслахгүй бол би бол тэгээд нэг хийх юмгүй бол бэлтгэлдээ заалан дээр л энд л байж байгаа ер нь. Тэгээд багшийг яг дуудсан цагт нь тэнд очиад бэлтгэл хийдэг юм л ярилцлага та. Одоо 2016 оны 5 сард Азийн наадамд явах гэж байгаа. Азийн наадмын эрхийг багшаас авсаа сая тоглоод. Тэгээ багш Азийн наадамд нэг яваад үзье бүгдээрээ гэл. Тэгэл би энэ идэгээ байдгаар л загнана өө тэгэл өөр чи юм байна гэдэг. Тэгээ манай эзэнтэй яг тэр хэмжээгээр хүлээж авч чадвар нэгэ задраад сүүлдээ одоо хүний юм яаж ямар ч юмэгтэй сод тоохгүй сонсоод би даадаг үг даад болчихж байгаа байхгүй. Тэр нэг айгуу сайхан. Тэгэл чи ингээл одоо ийм байж тийм байж тэжтэй гэдэг ингээ илэн даадамгүй ярьдаг нэг сайхан болчихдог байхгүй. Тэгвэл би нэг ийм тийм гэл имзэглээл хаагдаад байна те. Тэрийг зарлж байгаа. Та бүхний үзүүлж байгаа энэ амжилт бас яг ийм иргэшээлтэй зовлонтой өөрийгөө одоо ил гаргаж ирч чаддгүй нийгмээс өөрөө тусгаарлаад идэг тэр хүмүүст бас их урам зориг өгөх болов гэж найдаж байгаа. Харин тань дээр шав ирээд шав орё гэвэл ерөөсө чөлөөтэй бэлэн. Чөлөөтэй шүү дуртай шүү дээ. Тантай яаж уулзах вэ? Одоо ингээл манай Монголын тэквондогийн холбоо гэдэг нэг хуудас үүдгээ. Дээш оронгууд нэг тийм ч пара тэквондогийн зэргийн тэквондогийн холбоо гэдэг тэр бүх хаягуд байгаа. Тэгээ тэндээс л болоод уулзчихсан дөө. Цалин мөнгө, зардал мөнгөний асуудал яаж шийдэж чинь дэмждэг хүмүүс хэр олон байна? Сая нэг тэмцээнд юунд явахад тэмцээнд явахад нэг залуусын төрөлх байгууллага гэдэг манай Хүсэл аймгийн хишгэ бат шиг гэдэг хүмүүсээс нэг хандманд зөвлөлөө 500 сая төгрөгийн тэнд зөвлөлөө. Тэгээ үлдсийн ээж аваараасаа гаргуулад 2 сая 3 сая төгрөг гарсан саяны тэмцээнд. Үлдсийн ээж аваараасаа гаргуулаад тэгэл явсан. Аав ээжээр нь бол өстой маш их дэмждэг байх тий. Хамгийн их дэмждэг хүмүүс л ер нь гэр бүлийнхэн байдаг тий. Ах эгч нар тэгэл ер нь тэгэл ядрах юм зөндөөч байна. Яг бэлтгэл хийгээл тараал явхаар автобусанд унтчихгаал. Өглөө тэгэл ядрах юм зөндөөд юм аа тэгэл. Хэрэг тэр болгоны төвчээл бэлтгэл гэртээ арай хөвтөөл унд уугаал орон дээр төр хөвтгээд л унтчихгаал. Тэгэл явахгүй болохгүй гэж бодоод босоод автобусандаа суугаад тэгэл яв. Би нөгөө танаа бусад тамирчидтай ч харьцуулахад анх зүгээр тэгж бодож исэн чамайг илүү их хажуудаа заавалчгүй нэг харж хандах хүнтэй ч юм уу явдаг болов гэсэн чи ерөөсөө ганцаараа л бүх юм хийчихдээ юм шүү дээ. Тийм ер нь тэгээд голцоо нэг хүнээр туслуулаад байдгүй. Тэгээ хүсдэггүй юу? Өөрөө хүсдэггүй. Тэгээд хамгийн гол нь өөрийгөө чадчих өөрийгөө ялж тамирчин болно. 10 жилээ хана өсгөл жилд сураагүй. Тэгээд гэртэл байж байгаа тэгээд энэ спорт руу орсон да. Энэ котрогч тэр анх одоо амар гоёор хүлээж авдаг ер нь юмыг гоёор заадаг. Тэгээ уурлах ч үе байна, загнуулах ч үе байна.
Хамт хуваалцагчдаа баярлалаа. Нэвтрүүлэг Болор Эрдэнэ гэрээс та бүхэнд үргэлжлэн хүрж байна. Монгол Улсын 2011 оны шилдэг 1000 сурагч юм уу? Энэ хэдтэн ч гисэн? Энэ шилдэг 50-тан ч гисэн маа. 1050 гэдэг чинь мундаг байна шүү дээ. Миний үуч ер нь дагаасаа их одоо хөдөлгөөнтэй гэж хэлэгддэг байсан. Бас нөгөө цэрэгт бид манайх заставт байж хахад ингээл цэргүүдтэй уралдаад одоо нилээ одоо дээгүүр ингээл бас хүрээд ирэх гэл жишээ нэ. Тэгээ ер нь ингээд нөгөө төрнөөхөн дээр ч гэдэг юм ингээд цэргээс дутахааргүй гэл ингээд бас нэг хөрхийн спортын янз бүрийн хөрхийн юмнуудад ингээд жоохон байхны оролцоол ингээд явдаг гэсэн сургуульд ороод бас маш олон тэмцээн уралдаанууд ороод орсон болгоноос л дандаа алтан медаль ч гэдэг юм ингээд хөрхөө аваад ирдэх уран байсан. За Сүхбаатар аймгийн Баруун урт сумын Тэмүүлэл цогцлбор сургуулийн 11 ангийн сурагч олон улсын тэмцээний шагналт Ганбат огтой Болор Эрдэнэ гэж байна. За тусрагч сэргэлэн цаваа ахаал цамбаатай бидээ ажиллах чадвар сайтай хийх зүйлээ байнга төлөвлөн төлөвлөсөн зүйлдээ хүрэхийн тулд өөртөө шаардлагатай зорилготой ажиллаж чаддгаа гинэ. Олон улсын тэмцээнд тогтмол амжилттай оролцдог манай сургуулийн төдийг аймаг сумын спортын тэргүүний сурагч юм аа гэсэн байна. 2005 онд бас нөгөө их хөдөлгөөнтэй моринд их дуртай морь их ундаг ийм хөвгтэйсэн болохоор бас мориноос унж бэртэл маш хүнд бэртэл авсан. Тэгээ бид хоёр бас 2 жил орчим хичээл сургуультай явж чадахгүй хүнд бэртлийн улмаас амь насаа аюултай ийм бэртлийн улмаас бид хоёр одоо бас хэсэг 2 3 жил үл завсардаад ингээд одоо 2008 оноос эхлээд Сүхбаатар аймгийн эхлэл клубын багш Нацаг Дөржин Нэргүү гэж болсон их мундаг юм олон улсын хэмжээний мастер багш байдаг. Анх одоо миний үг олж хараад 2 3 жил ингээд бэртэлтэй байж байгаа л гэртээ байнгын байдаг. Байнгын өвчтэй босхгүй тэгэл сургуульдаа ч явж чадахгүй ингээд байж хахад миний үг олж бас ингээд тэр дуртай энэ их одоо өндөр амжилтын гарааг тэндээс эхэлсэн гэж боддог. Тэгээд энэчээс 4 дахь удаа энэ 2012 онд Улаан үүдийн цохогц Европ Аз зэрэглэлийн авар шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн 10 дугаар ангида. Энэ анхных нь олон улсын тэмцээн байсан уу? Анхны олон улсын тэмцээнээр алтаар эхлээд одоо алтаар л явж илээ. Алтаар эхлэхээр алтаа л үргэлжлээд идэв юм шиг байна уу? Тэгээд би Москвад очиж бас алт авлаа, Тайванд очиж алт авлаа. Ааха. Ер нь олон улсын хэдэн медаль вэ? Олон улсын нэг 5 алт. Бүгдөө алт юм бэ? Гарсан болгондоо л алт аваад. Олон улсын 5 тэмцээнд л оролцсон. 5 л алт медаль. Алт авчаад байна. Ер нь буухаа үргэлжлэхгүй л гэж. Тэгээ би нэг Японы нэг тамирчин мэднэ. 13 удааг авраг Олимпийн 3 удааг аврах гэж. Тэгээ 13 удаа бол тасралтгүй дүрс байгаа байхгүй дэлхийд. Би тэрэн шиг тийм мундаг тамирчин болно гэж өөртөө ер нь зорилго тавьчихад байгаа. Яг Монголоос те одоо энэ Болор Эрдэнэ те дэлхийн тасралтгүй 5 удааг авраг. Одоо 2020 оны Олимпиадтэй 5 удаагийн дэлхийн авраг, 5 удаагийн Азийн авраг гэж нэрлэгдэх тийм л юм. 9 онд аймгийн авраг. За 2009 онд аймгийн авраг таеквондо тэмцээний алтан медаль. Зүүн бүс гэдэг одоо Зүүн бүс болоо. энэ онцлох юм болонгоо түүхтэй урлагийн хүүхдээ урлагийн их наадам Боксing төрөл гэж штий чи. Боксing төрлөөр бас мөнгөн медаль авч ирсэн. Зүүн бүсээс. Тэгээ боксер гэж бас хичээлдэж штий. Сүхбаатар аймгийн Нацаг Дөржин Нэргүү гэж олон улсын хэмжээний мастер багш тэр. Нөгөө ингээл өвчтэй ингээл хөвтчихэд болоод ингээл айгүй их тэмүүлэлтэй хүсэл мөрөөдөлтэй болоод ийм гоё амжилттай ийм хүмүүс байна. Багш надад ийм гоё юм зааж өгч гэнэ гэл ингээд ороод оронгуудаа одоо нэг сарын дараа аймгийн аврах шалгаруулах тэмцээнээс алтан медаль аваад Тэр хүнд үеийг даваад эргээд хүүн сэргэлэн цоо цайлган ингээд явж байгаа харахад их хүний өдвөр энэ хороогийн бараг идэлж болох хамгийн их дээд баяр баясгалан байдаг бах та. Тэгэлгүй яах вэ? Тэр үед чи бид хоёр маш их хүнд бэртэлтэй одоо ингээл мориноос унтсан гарын тайрна гээл тэгж байгаа. За тэгээ гарын тайрнагт нь бид хоёр эхлээл гараа тайруулахгүй гээл тэгжсэн боловч яг юу гар тайрах байтугай одоо амь насанд нэг аюултай ийм одоо хүнд бэртэл байна гэж тэгжсэн. Тэгээд сүулдээ л яах вэ? Бэртлийнх нь юунаас бас ингээд нэг яс тайрах ч гэдэг юм уу тийм ээ? Тийм одоо апресс хийгээд тэгээ ингээд одоо бас жоохон бэртэлтэй байдгийг. Тэгээд тусал дэмжижсэн бас эмчнэр байна. Энэ бүтээгдэхүүн компани бас хамт олон гэж байгаа. Тэн шиг корпорац бас хамт олон их баярлж авдаг. Эрүүл мэнд талаасаа биднэрт их туслах зөвлөгөө өгдөг. Тэгээ бас намайг ингээд ивент итгэдэг компаниуд болон холбоонд бас маш их баярлаа. Тэгээ эднэрийн туслах дэмжлэгээр бас үдээ сайхан амжилтанд хүрсэн гэж бодож байна. Тэгээ Magnet Trade болон Petrovs мөн одоо манай аймгийн Отгон холдинг группийн ерөнхийлөгч мөгөө тахтаас баярлалаа гэж хэлээ. За баярлалаа танд. Тэгээ цаашдаа тэмцээнүүдэд амжилт хүсье. Олон мундаг шав дэлхийд данстай одоо паралимпиад данстай олон шавтай болоорой. За баярлалаа.